Өглөөний мэнд, өдрийн мэнд, бас оройн мэнд хэрэг нарагчтай хизээч үзэж магадгүй. За таны надаас асуусан 3 зүйлийг би өнөөдрөөс эхлээд одооноос эхлээд биелүүлэхээр боллоо. За өнөөдөр болохоор улсын далбайг яаж хурдан амархан хэлбэр аргаж ижлүүлэхийг тайлбарлая. За улс болгон өөр өөр ингэсэн онцлог шинж тэмдэгтэй, хүн болгон өөр өөр ингэсэн ааш арнасан характертай байдагтай адил далбай бүхэн өөр өөр ингэсэн улсынхаа онцлогийг агуулж өөр өөр давуу тал утга учир билеглийг агуулж илэрхийлж байдаг. За эндээс хоёр жишээг л дурдж үе. За үүнийг чийжлэхэд одоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Хамгийн эхлээд улсынхаа одоо нэр маань англиар бичигдсэн байгаа. За түүнийгээ хоёр дахь шат нь болохоор үнийг англиар бичсэн байгаа, англиар бичигдсэн үгийг бид нэр монгол үг рүү хөрвүүлж бичих болно. За дараагийн шат нь за монгол үгээр бичигдсэн байгаа энэ үгийг далбайн зурагтай холбож үйл явдал зохиогоод түүнийгээ нүдэндээ дүрсэлж хараад төсөөлөн бодож сонин садан байдлаар төсөөлөн бодох болно. За эхний улс маань Камбодя. За улсын нэр нь Phnom Penh. За Камбодиан Монгол одоо төстэй үгээр Компод. Phnom Penh улсын одоо хотынх нь нэр. За энийг төстэй үг нь Peter Pan. За харин энд улсын зураг нь харагдаж байна. За энэ зурган дээр үйл явдал зохиож ярих хэрэгтэй байгаа. За Компод Peter Pan гэсэн монгол дуудлага төстэй үгийг ашиглана. За энэ нь болохоор Peter Pan нисэж явж байгаа. Тэгсэн чинь энэ нь Компод. Энэ бол яг байшин шиг харагдаж байгаа боловч Компод байгаа. Тэгээ Peter Pan нисэж очиод Компод бүр аимшигтай ихээр бүр ийм дуустал нэгдсэн. Энэ бол маш авраг том хэмжээтэй Компод. За харин Peter Pan дуустал нь бүгдийг идсэн байна. За дараа нь бид нар энэ далбайн зэрэг хараад энэ чинь Компод. Камбодиа. Тэгвэл энийг Комподыг хэн иддэг вэ? Peter Pan. Peter Pan улсын нэр. Энэ мэдчлэн маш хэлбэр аргаар чийжлэх болно. Дараагийн улс Бангладеш. За улсын одоо хотын нэр нь Дака. За энэ дуудлага төстэй үг нь Бангладеш. Дах. За энэ зурган дээр холбож ярина. Энэ бол хөлмөгийн талбай. Харин энэ нь Бангладеш. За хүүхдүүд хөлмөгийн талбай тоглоод буцаад харих гэтэл Бангладешээ даахгүй байна. Даахгүй байна. За дараа нь зургийг ажиглаж хараад энэ хөлмөгийн талбай. Энэ нь Бангладеш хотынхаа нэр нь улсын нэр юм байна. Буцаад явах гэсэн чинь даахгүйсэн. Дака. Энэ хотын нэр. Энэ мэдчлэн маш хэлбэр аргаар бид нүдэндээ төсөөлөн бодох, сонирхолтой байдлаар төсөөлөн бодох юуныг ашиглаад бид нар маш амархан тогтоож чийж болдог байх нэ. За маш тодорхой товчхон тайлбарлаж өглөө ойлгосон гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.